Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нар өнөөдөр та нартай 5 өнгийн хадганы бэлгэдлийн талаар танилцуулъя. 5 өнгийн хадга нь хөөхө, шар, цагаан, улаан, ногоон гэсэн өнгнүүдээс бүрддэг юм байна. Хөх өнгийн хадга нь мөнх хөх тэнгэрийн өнг амар амгаланг бэлэгддэг учраас аав ээж ах дүүтэй барьж зоологдог. Шар өнгийн хадга нь шашны болон эрдэм номын бэлэгдэлтэй учраас багштай барьж зоологдог. Шар өнгийн хадгийг бусад өөр хүмүүс барьж зоологдоггүй. Цагаан өнгийн хадга. Цагаан өнгийн хадга нь эхийн сүүний өнгөтэй сэвгүй яриуныг бэлэгддэг учраас хамгийн сайхан хамгийн ихээр хүндэлдэг хүндээ өргөн барьдаг хадга юм байна. Улаан өнгийн хадга. Улаан өнгийн хадга нь гал голомт баадран мандахыг бэлэгддэг. Улаан өнгийн хадгийг бурхан шашны 5 бие махбодын тусгай үйлд хэрэгэлдэг учраас хүмүүст барьж зоологдоггүй. Ногоон өнгийн хадга. Ногоон өнгийн хадга нь аривжин дэлгэрхийг бэлэгддэг. Ногоон өнгийн хадгийг бурхан шашны 5 бие махбодыг бэлэгдэн тусгай үйлд хэрэгэлдэг учраас бусад хүмүүст барьж зоологохыг цээрэлдэг. Хүүхдүүд та бүхэндээ 5 өнгийн хадганы бэлгэдлийн талаар танилцууллаа.